Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Үргэлжлүүлээд ганцхан юм асуучаа. Их хэрэгтэй төсөл энэ бүтээн байгуулалтын мэжхэн та бүхэнд баярлалаа. Зүгээр яг үйлдвэрлэл технологийн паркын тухайд эрх зүйн орчин гэдэг юм уу цааш ажиллах гэсэн. Одоо яг та нар харж байгаагаар ямар бэрхшээл байна вэ? Яг үнэ. Ер нь Монгол улсад аж үйлдвэрчлэлтийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээлүүд бий. За тухайлбал сүүлийн 20 жилийн хугацаанд нэг 70 гаруй боловсруулах үйлдвэр тусгай шуурлаа аваад Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Өнөөдөр 50 гаруй үйлдвэр нь үйл ажиллагаагаа бүрэн хэмжээнд зогсоосон буюу 70 гаруй хувь нь одоо дампуурлын байдалтай байгаа. Мэдээж энэ үйлдвэрүүдийг анх байгуулахдаа дид бүтцээ, хүний нөөцөө, зах зээлээ, түүхийн үедээ тооцоод байгуулсан байж таараа. Чухам юунаас болоод өнөөдөр үйл ажиллагаа зогсчихгүй гэхээр яг энэ Дархан хотод одоо үйл ажиллагаа явуулж исэн энэ төмрийн баяжуулах үйлдвэрүүд, хорголжийн үйлдвэрүүд, хийгдэх гэж зорж исэн ширэмний үйлдвэрийн төслүүд бүгд зогсон байдалд орсон байна. Зөвхөн Дархан дээр жишээ ярихад энэ цэвэр эрх зүйтэй холбоотой, хууль эрх зүйн тогтолцоотой холбоотой ийм саад бэрхшээлүүд бий болсон. Тухайлбал одоо энэ боловсруулж байгаа, баяжуулж байгаа, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд ноогддог одоо амнаацтай холбоотой зохицуулалт байна. За мөн одоо энэ үйлдвэр технологийн паркт үзүүлж байгаа төрөөс үзүүлэх дэмжлэгийг бас тодорхой хэмжээнд сайжруулах шаардлага байна. Энэ дээр нэг жишээ дурдаад хэлэхэд одоо Хятадын Өвөр Монголд нийтдээ 114 үйлдвэр технологийн парк үйл ажиллагаа явуулж байна. Тэнд үйлдвэр технологийн парк үйл ажиллагаа явуулах тусгай эрх авахд 3 сарын хугацаа хэрэгтэй. Түүнд үйл ажиллагаа явуулах эрхээ аваад бүтээн байгуулалтаа ажиллахад ажлын 7 хоногийн дотор хөнгөлт чөлөөлтийн гэрчилгээ авахд ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэдэг гэсэн ийм журамтай юм байл. Манад бол энэ хугацаа 2-3 жилийн урт хугацаа шаарддаг ийм нүсэр одоо бичиг баримтын болон зөвшөөрлийн бүтцийг дамжсан ийм зохицуулттай байгаа. Эргээгээ түрүүний миний хэлдэг тэр 70% үйлдвэрүүд яагаад өнөөдөр дампуурчих вэ? Яагаад 20 жилийн хугацаанд бидний төлөвлөж ирсэн энэ том аж үйлдвэрийн төслүүд, паркууд ашиглалтанд орохгүй байгаа юм бэ гэхээр яхаарахгүй энэ хууль эрх зүйдэрээ бид нэр эргэж харж сайжралт шинжилгээг бол хийх шаардлагатай харагдаж байгаа. Тэгэхээр бас яг энэ чиглэлээр энэ хамтарсан засгийн газрын одоо ажлын хүрээнд энэ аж үйлдвэрчлэлтийг дэмжих чиглэлтэй 10 хуулийн шинжилгэлийн ажил бас эхлээд засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг гараад ингээд ажиллаад явж байгаа гэдгийг бас хэлье. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.